Зя сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө гоё шинэхэн бичлэгтэй давтаа морилд. Өнөөдөр бол би гангалцсан сууж ийн. Ойрт ерөөсөө ингэж горж гараагүй байхгүй юу? Тэгээд өнөөдөр юу болох гэж байгаа вэ гэхээр хоёр ихчтэйгээ уулзах гэж байгаа. Гадуур уулзъя гэд тэгсэн болзоо зохион байгуулад өнөөдөр уулзах гад ирсэн байна. Тэгээд би цагаасаа жоохон эрт ирсэн. 5-аас гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь би 4:55 гэд ирсэн. Би ер нь хизээч юм байдаггүй заяа. Би ер нь дандаа хоцордог. Бүр яаж игээл хоцорчдаг. Тэгсэн чинь өнөөдөр бүр айгүй гоё бүр цагаасаа эртмэрт ирээд бас энэ мэдрэмж чинь бас жоохон сонирхолтой байд юм байна. Эрт ирдэг хүмүүсийг ер нь өмнө ерөөсөө мэддэггүй байсан. Тэгсэн чинь ингээд мэдэрж ийн. Өөрийгөө хайрлаж байгаа гэд бичлэг оруулсан шүү дээ. Тэгээ тэр бичлэгэн дээрээ би хэлчихсэн да. Гаднаас нь ч дотроос нь ч өөрийгөө хайрлах хэрэгтэй гэд. Тэгээд ер нь өнөөдөр жоохон гаднаас нь өөрийгөө хайрлсан өдөр байлаа. Тэрком өмсөө, юу бүгм өмсөө, өсгөл хутал өмсөд гарч ирсэн. За тэгээ тэрнээс гадна би ойрын бараг 1 жил юм болов. Сүүлд би яг шинэ жилээр хумсаа бодулсан. Тэрнээс хойш гэхээр би ингээд 9 сар хумсаа бодуулаагүй байхгүй юу. Хумсандаа ийм наадаг хумс наасан. Өнөөдөр зориулаад аягүй гой бэлдэж гарч ирсэн. Тэгээд хумс маань болохоор нэг иймэрхүү ингэж харагдчихээн. Нөгөө тал нэг иймэрхүү. За тэгээд энэ айгүй амар хүмүүс байд юм байна. Зүгээр ингээд наачдаг. Тэг ингээд шаардлагатай үеүдтэй наагаал. Тэг бусад үеүдэд ажилтай үеүдтэй бол мэдээж шууд авчин. Ойрд бас тэгтээ урт хүмүүстэй байгаагүй болохоор жоохон түүртж гин. Гэтэ яг хөө зүр нь бол дайжгүй. Энэ хүмүүсэн дээр нэг түүртж байгаа юм байна. Тэр нь болохоор ингээд эрхийн уран дээр ийм загалмаа шиг нэг ийм юмтай байгаа байхгүй юу? Ийм хоёр талын эрхийн уран хоёлаа ийм тавгартай. Тэгэнгүүт энэ нь жоохон юм хумаа татхад тэркомркогоо урчих гад байд юм байна. Тэгэхээр ер нь эрхийн урууныхыг нь сайн харж иж авахгүй бол бас жоохон тэгдэм байна. Тэгээд бас гарандаа ингээд бүгж мөгч зүгээд экстра модон дээрээ тавьсан байж гин. Тэгээд ойрд бас дээрэс нь нөгөө нүур амгаа ерөөсөө ингэж фул будаагүй. Тэгээд өнөөдөр ингээд бүр фул будаад салонгос авсан линзээ зүгээд тэгээд ийм саар линз зүсэн. Гэхдээ линз нь энэ дээр сайн харагдахгүй л шиг байна. Гэхдээ би жоохон байж агаад ойроос харуулъя. Тэгэд бас нэг маш гоё өөрчлөлт хийсэн өөртөө. Тэр нь юу вэ гэхээр би үсэндээ хийм хийлгсэн. Ийм буржгар ийм арзгаар ийм том хийм хийлгсэн. Ийм хийм заяа. Бүр нилээн ийм дива ийм үстэй болсон. Тэгээ ер нь бол байнга шулуун налчхар үстэй байдаг. Тэгээ тэрнээсээ уйтаад тэгэд өнөөдөр үсэндээ хийм хийлгээд. Одоо энэ хүмүүсийн чинь шинэ хийлгэх юм бол нилээн удаан. За доор хаяж цаг 30 минут сууж штэ те. Нилээн их одоо зурлага мурлага янз бүрийн юмтай. Тэгэнгүүт ингээ өөрөө наачж байгаа болохоор би бараг 5 минутын дотор наалгацсан. Тийм so excited байна. Тэгээд өсмөс маань ингээ ийм гоё өөр болцсон юм нэг тийм нэг гоё шинэ мэдрэмж төрөөд бүр маш гоё яана. Жохон байжгаад гоё толтой газар ч юм уу бүтэн өөрийнхөө лукийг харуулна. Тэгээд уулзах байгаа хоёр ихчигээ бас харуулъя. Миний бичлэгэн дээр бас өмнө зөндөл орж исэн манай хоёр ихч байгаа. Ярих хэрэгцээгээ хангаагүй те гоё ингэж гадуур дотор юм гоё шинэ мэдрэмж аваагүй болохоор бүр маш гоё байна. Үсээ авчицсан байжгаад тэгээд хавчаар энэ салгаад авчлаа. Тэг ер нь бол нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. Үс маань бол надад бүр маш их таалагдж байгаа. Тэгээд та нар хэрвээ миний нүс шиг адилхан ийм гоё гэмтэлгүйгээр хийм хэлхийг хүсвэл яг энэ дээр гарч байгаа огийн үс чинтэй холбогдоод тэгээ гоё үсэндээ хийм хэлгээрээ надад ер нь бол энтхийн салонуудаар хийлгэснээс бараг хамаагүй дайггүй үнэтэй болсон юм шиг санагдсан. Тэгээ би өнөөдөр нэр өөрийнхөө мейкапыг хийсэн. Ойрд ерөөсөө ингэж мейкап энэ төр хийгээгүй. Тэгээд нилийн тод бутсан. Хөмсгөө бол гэхдээ нэг тод удаагүй. Хөмсөг бол арай бүдэг. Тэгээд нүд ерөнхийдөө харахад нилээн өөгөө дарсан дэмжигд суур тавьсан. Тэгэд нэг иймэрхүү бодолт хийсэн байна. Зүүс нь линз маань нэг иймэрхүү харагдаж байна. Хоёулаа бүр яарэ адилхан гоё бэлдээ вэ. Хамгийс хартаа бичээ хэлсэн. Би яг юм хэлсэн. Тэгтээ идэх гоё.
За бид хоёр Costco төрж ирсэн байна. Харин яг цаан нах уу? Харин яг шон байж магадгүй. Эсвэл зүгээр сулгууг нь ах уу? За сулгууг нь тавьчдөө тий. Зүгээр дан сулгуу савд авч. Ямар банан ах вэ? Гэхдээ амар их үү? Тийм байна. Энэ яг болж шít. Юу сонгоо өдр төмөс өдрнөөс арай л их юм аа. Тэгээд ийм төмөстэй бол хийхгүй шít. За яах төмсөр яах юм бэ? Чиний зараас яасан бэ? Ямарыг авах вэ тэгээд? Арай жижиг гэнэ. Энэ purple байхаараа амт нь ямар байд юм бол? Purple. Эсвэл тийм шороотой төмс авах юм уу? 2.5 хэлчих юм байна. Монголчуудын амар их авдаг мах чинь энд байна. Хоёр ихтэй махтаа болохоор мах ахгүй. Гой махнууд байна. Энэ бели байна. Гой салат боолнууд байна. Тэгтээ одоо ийм их хэмээч аваад үзэж итгэвтэй. Хоёрын авсан юмнууд нэг иймэрхүү юмнууд авсан байна. Жимснүүд их авлаа. Ус авлаа. Нэг юм том кимчи авлаа. Ийм давс авлаа. Перс авлаа. 2 сетик өндөг авлаа. Байцаа, төмөс, луун, мөг, киви. Энэ бит хоёр ийм битүү чанагч авсан. Будаа агшаагч авах гэж байгаад битүү чанагчийн авахар болчлоо. Өгөрцөө. Тэгээд нэг ийм хүүхэд байна. 5 өдөр өглөө 11 12 болж байгаа. Гэсэн чинь ийм их хүнтэй байна. Өнөөдөр болоо түүх хоёрын амарж байгаа өдөр байна. Ойрд ингэж юу н хамт зэрэг амраагүй. Сиднейд амар их бороотой ойрын өдрүүдэд өдөр болгон бороотой байгаа. Бороотой болохоор түүхийн өнөөдрийнх нь ажил нь ажиллахгүйгээд маргааш нөгөө өдөр ажиллана гэсэн. Тэгээ бит хоёр өнөөдөр хамт гоё гадуур дотор явж гин. Costco ороо пицца идээ, hot dog тийм юмнууд идээд Costco-гоос ойрд юусэн хүн эднэр аваагүйсэн. Хэмжээтэй авах юмнуудаа аваад одоо манай машины маань нэг талын дугууны хийн гараад байгаа байхгүй юу. Тэгээ дугуйгаа хийлүүлгээд машин засварын газрын гадаа ирцэн би хүлээж ин. Энэ хардаа намайг сая Costco-д явж исэн чинь надад Google-с миний цалин орж ирлээ. YouTube-ийн маань цалин хөрхөн $100-аас орж ирсэн байна. За тэгээ тийм бил байна. Ер нь бол Монголд ч гэлтгүй, Сиднейд ч гэлэхгүй энэ тэнд л баахан. Борооных нь үлрэлэн таараадах шиг байна. Хүүтэн байна, зэврүүн байна. Зайсан юу гэж байна? Тэр машины дараа гэж байна. Манай отхог хардаа. Энэ амар хөөрхөн лип болон бэлээ. Polite Society тэгээд чүд ингээ өнгө хөчдөг. Тэгээд нэг аяар наалдаж маалдаад байдггүй. Тийм байна.
Одоо би бүжгээд харчаад явж гин. Тэгээд одоо нэг гоё газар руу явж гин. West Ride-д байдаг. Цацаа салон дээр очих гээд явж байна. Сиднейд бараг 7-8 жил ингээ гоо сайхны үйлчлэгээ явуулдаг тийм айгу мундаг эмэгтэйтэй би танилцсан. Тэгээ тэр ихчдэр би бэлхүүс нарийсгадаг. Аппаратанд орж байгаа. Хаяг нь болохоор West Ride-д байдаг. Тэгээд одоо миний арт энэ Pet Barn тэгээд office work харагдаж байгааз чигээрээ өнгөрөөд явж итэл энэ ч нэг юм нэг хаалга ягаан юм юутай хаалга байгаа. Яг урд нь ирсэн байна. Нүрнийхээ энэ ботго идрээ шахуулаад тэгээд карбоксил билүү тийм юмд ороод тийм усан массажинд бас орсон. Арьс маань бүр маш гоё чихтэй болоод тэгээд ойрд ер нь тэгэж аваагүй чигээ авсан. Гизний тайлаа нарийсгадаг тийм гоё аппаратанд орсон байхгүй юу? Эрэхтэй хэмжээд тэг гарахтаа бас хэмжээд тэгсэн чинь яг 3 см хассан байсан. Тэгээ өнөөдөр бас дахиад ирж гин 7 хоногт 2 удаа орох ёстой. Тийм юм байлээ. 2 дахь удаага оролтондоо орох гээд ирсэн байна. Тэгээд яг манай бүжигний айгүй ойрхон байдаг болохоор надад бол яг гоё таарж агаад ер нь тэгээ зундаа бэлтгэхгүй байсан ч гэсэн гоё өөртөө зориглаад гоё юм аппаратанд ороорой. Хүсний ургалт зогсоодог лазер аппараттай. Тэгээд хөмсгөний шивээс бас арилгадаг. Хевлиний өөх, гарны навгаан мах, нурууны артлын нөгөө юм махнууд эднэрийг бас арилгаж өгд юм бэлээ. Энэ аппарат нь хамгийн гоё юм нь яг 100 ирж байгаатай холбогдуулаад тэгээд дээрээс нь ингээд тийм гоё шин салонд орсонтой холбогдуулаад 50% хэмдрэл зарласан байгаа. Тэрэн дээр нь та нар гоё амжаад цагаа аваарай. Ирж заавал үйлчлүүлээд үзээрэй. Надад бол үнэхээр таалагдсан. Хамгийн гол нь юм цэвэрхэн тэгээд ийм тухтай орчин байсан. Тэгээд таалагдсан.